За лайв эхэлсэн байна. Байна уу борлоо. За өдрийн минь манайхаа энэ юу дон гэж орж ирээд байна. Жохон юу таам байна. Өдрийн минь сүнслэхэн лайвыг хийж үргэлжлүүлж байна. Чи наадхаа цаашаага. За. Чи наадаар юу хийх гээд байгаа? Би энийг харна штэ бас. Үлийгээ харах юм. Харна. Өчигдрийнхээ хийсэн юмнуудыг үзэхгүй л болохгүй штэ. За өчигдөр уржтар хоёрын 9 хүслийн лайвыг хийж байгаа. Эхний одоо 6 хүслийн талаар ярьсан байгаа. Тэгээд одоо үргэлжлүүлээд аваа борл цааш нь тайлбарлаж зааж өгнө. За. Гочиггүй мөн самгардж байна. Яасан бэ? Нэг халууцаад байна штэ би. Тэгээд тэгвэл өөрийгөө тайвшруулж хийхэд яасан юм? Зүгээр. Одоо 50 байж байна. Амар минь дүүд дээдэс үдээ урам амгалан байцгаана уу гэд балчрууд нь харж байна. За, өөрөөсөө л амгалан. Өдрийн туухт өөрөн байцгаана уу? За, сонсогдож байна уу? Бид нэр энэ байрлаа жоохон янзлсан юм аа. Тэгээд хуучин байрлаас сонсогдож байна гэж байна. За. Тэгвэл одоо тухтай байлаа. За. Өөрс хүүхдүүд амарсан чинь солин байна уу? Гүчи наадхаа оролдохоо байлаа. Чи өвгөн надлууг анхаараад байгаа. Өөрөөс хүүхэд амарсан чинь сонин сайхан байна уу? Сонин сайхан байна. Гэхдээ нэг 2-3 хүнээс бас загтал ирлээ. Тэр хүмүүс маань хүүхдүүд нь гэртээ амраад за тэгээ өөрөө бас хүүхдүүд баг балчир хүүхдүүд болохоор бас дунд ангийн хүүхдүүд тэртээ болохоор гэртээ амарсан байна. Хүүхдүүд харахаар. Тэгсэн чинь сонин санагдаад байна гинэ. Зуны үйлдвэрлэлд бол ингээд амархлаар бүгдөө лагер магаар яваад ингээд гадаа тэр гараад явхад их амар байдаг. Одоо гэтэл ингээд амарчглаар бүгдөө хоол ундаа сайхан гэртээ аваад суусан чинь айгу сонирн байгаад байна. Нэг гэрээсээ гараад ингээд хамаагүй явж болохгүй хөл хорионд орсон юм шиг. Шорондоо гаач юм шиг. Тэгсэн гэртээ байгаа юм шиг. За яг нөхөр нь ажиллаа хийж яагаад нөхөр нь ирээд тэгээд ингээр бүгдөө хагас бүтэн сайдрыг бол ингээд гэр орноо цэвэрлээд өнгөрөөчдөг штэ. Гэрийн эзэгтэй гэртээ байгаа болохоор энэ хэд хоног дотор чинь гэрээ зүгээр жимбийлэн цэвэрлээд завтаа болчих гинэ. Яг өдөрт нэг ингээ хоол унд энэ төр хийгээл тэгэл бусад цагт завтаа. За тэгээд хүүхдүүд энэ төртэйг ингээд байхлаараа бас за битгий наад уцаа оролдоо битгий тэгээд энэ төр гэдэг бас хяналттай байгаа шүү дээ. Үргэлж нэг хүүхдүүд нь уцаа харахгүй энэ төр гэдэг. Тэгээд ирэхлээр нэг бүгдөө би нэг таньдаг ч юм шиг, танихгүй ч юм шиг, ярих юм нь олдох ч юм шиг, гүйч юм шиг тийм нэг сонир мэдрэмж гараад байна гинэ. Тэр юу гэсэн үг вэ? Бүгдөө нэг юм таата орчинд юу утсан юм шиг, хоригдсон юм шиг. Дутуу юм байхгүй тэднэрт. Хоол ундаа бэлтцсэн. Юугаа бэлтцсэн. Орон гэртээ байж байгаа. Тэгээд ганцхан гадаа гармаар хэрэгчлээ. Гэтэл гадаа ч нөгөө өвчнөдөө зовлонтой учраас авч болохгүй гэдэг. За яг хөө ингээд гэртээ агаар оруулаад ингээд байж илгээл тэгж байна. Тэгэхэд нөгөө харилцаан дээр хоорондох нь харилцаан дээр юу ярих уу гэдэг асуудлууд гарч ирж байна. Нэг зурагтаа үзэхлээр за зарим айл бол нэг 2 зурагттай гэж байна. Тэгэхээр нэг зурагттай үед бол өдөржингөө зурагт үзнэ гэхлээр чинь бас тийм асуудалтай. За хүүхдүүд хоорондоо тоглосон ч гэсэн ямар нэг хэлбэрээр тийм нэг агаар дутагдаад байгаа юм шиг. Нэг юм дутагдаад байна л гэж юм яриад. Яг юу юм бэ? Тэгээ яасан. Нөгөө таньдаг мөртлөө танихгүй хүүхэд гэрт орж ирээд. Таньдаг мөртлөө танихгүй нөхөр гэрт суугаад байна уу? Баг л тийм гинэ. Ингээд яг ярих юмнуудаа яриад ингээд байсан ч гэсэн өшөө цаашаа юу ярих аач юм. Хамтдаа юу хийхээ мэдхээ байж гасан. Зурагт л үзэж байна одоо. Тэгтэл одоо аав гэртээ ирж байхлаар чи аав нар ч юм бол ингээд давуу хэрэгтэй шүү дээ. Диван дээр хөвтчээл өөрхөө үздэг юм ингээд үзээд тах жишээтэй. Хүүхдүүд чинь бас тэгээд ингээд нөгөө ганц зурагтаа булаацалдах хэмжээний ч юм уу.
Эсвэл одоо бүгд ингээ уцаа оролдох хэвээр. Тэгээ ээж бол санаа зовоод хэдэн хоногор ингээ дараалж уцад оролдох юм болохгүй гэдэг дээр арга хэмжээ аваад за уцнуудаа Тэгээд байлгах. хийх юмгүй учраас хэдэн биентэйгээ цаг нөхцөөх нь илүү зовлонтой болж ирсэн. Яагаад гэвэл цаг нөхцөөхийн тулд тэр дэлгэц юм уу, удаас юм уу ямар нэг юм уудлах шаардлагатай болсон. Тий. Гэтэл ээжтэйгээ юм уу аавтайгаан цаг нөхцөөх гэхээр, хантайгаан цаг нөхцөөх гэхээр илүү бие биедээ шаардлага тавиад дарга болоод байна тийм үү? Чи манад Тамира гэдэг балчир маань тэгчих. Бачимдаад байдаг байхгүй юу? Гэрт байгаад ахаар гэдэг чинь. Тэр бачимдалтууд чинь их гараад байна гинэ. Тэгээд бид нарт хандаж одоо яаралтайгаар хандсан. Яг одоо яах гээд байгаагаа мэдэхгүй. Энэ одоо сэтгэл зүйн асуудал байна уу? Бид нар гадаа ингээд хоригдсон байгаа гэдэг дээр сэтгэл нь өвдөд тэгээд байгаа юм. Хоригдох орон зай биш. Ажлын орон зай анх орж ирэхээр тийм үү? Тухайн ажлын нөхцөл нөгөө хүмүүний нөгөө зан харилцаа, байгууллагын соёлд тийм үү? Дасгаж нэжгээд юм болдог да. Тэгээд тэндээ дасчхаараа тухтай болж байгаа. Тийм биш? Яг тэрэн шиг шин нөхцөл байдал та нарт тулгагдаад байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн ёс зүй харилцаа гэдэг орон зайд та нар бууж ирсэн. За. Тэгэхээр нөгөө ажил болгон дээр дарга нөхдүүд чинь бие биедээ даргалах гэхээр яг гэрийн хинэн дарга вэ гэдэг асуудал тулгарна. За, өдөр бол ингээ бусад цаг үед бүгд ажиллаа хийгээл гадуур хариж байгаа л оройдоо ирээл тасарч унцхаагаал нэг их байхгүй. Хагас бүтнээрээ нэг гэр орноо цэвэрлсээр байгаа л тэгэл гараа явцдаг. Энэ байдал удаа үргэлжлэхлээр ингээд биш үү те. Нөгөө өөрөөр сурсан зам маань гарч ирэх гээд байгаа гэсэн үг. Сурсан нөгөө ажлын нөхцөлд хувьссан зангууд чинь гарч ирэх гээд байна. Ухамжтэй. Нөгөө гэр бүлдэн хамт юу хийх нь тодорхойгүй. Тийм үү? Ямар ажил үүрэг бүтээмж гаргах нь тодорхойгүй. Тийм үү? Хин энд ямар оролцоотой байх нь тодорхойгүй. Зүгээр нэг орон зайд толгой хорогдоод байсан нь баригдцгааж байгаа юм да. Халуун голомт бус гэдэг чинь баригдаж байгаа юм да. За. Тийм байх. Одоо нэг гэртээ суудаг гэрийн эзэгтэйд хүртэл маш төвөгтэй байдал орж ирсэн. Яг бол хаанчлалд нь баахан хүн ороод ирж гисэн. Тэг хамаг юмыг нүдэн дээр нь буснуулаад байхаар нэг эзлэн дарангуйлагдж байгаа цамхагийн хатаа шиг л зовлон идэлж байгаа байх. Тэгэл бүх хүүхдүүд ажилдаа яваад бүгд байхгүй байгуур гэрээ сайхан цэвэрлждэг тий. Тэгэд нөгөөдөл нь тэгэл байнгын байгаа л гэл нөгөө орон зай нүгүүлэгдэлөө. Тий. Дассан явдлууд нь нөгөөлөгдөөд унанда. Тэгэхээр энэ бол ер нь дассан амьдрал маань жоохон өөрчлөлт орж байгаа учраас бухимдал илэрч байгаа юм байна. Тийм ээ. За тэгэд энэ одоо яг юу шаардлагатай байгаагаа мэдэхгүй уцаар гараад байгаа юм байна. Тийм ээ. Гэхдээ яг уцаар гараад байгаа. Эхнэр хөр одоо хүүхдүүд бүгдөө гэртээ бүлээр байж хат гоё юм шүү. Харин тэр гоё гэдэг юмыг л үүсгээгүй байхгүй. Тийм үү. Би ойлгохдоо тэр чинь гадаа гарч ижил явах гэдэг гэж ойлгодог байхгүй. Бүгдөө сайхан ингээл хисэл нэг бид хөрвөлгөр яваа. Нөгөө орон зай нэвтрэх тусам хараа хяналт өндөрсдгийн зарчмаар хараа хяналтгүй орон зайгаа өгүүлэгдээд ухамжтай юу. За. Өөрөөр хэлбэл байн ээж чам руу хараад байгаагүй шүү дээ. Байн аав чам руу хараад байгаагүй шүү дээ. Яг энэ хараад харцанд тийм үү. Ажиглагдаад байхад хүүхдэд хүртэл асар төвөгтэй болж байгаа. Бүх үйлдэл нь хийлэгдээд л бүх орон зайг зөвлөчихгөө хизээ надад ингээ анхаарал тавьдаг байсан гэдэг одоо тэрсүү сэтгэлүүд гарч ирнэ. За. Тэгэд н одоо ялангуяа эрэгтэй хүүхдүүдийг одоо яаж хүмүүжүүлэх вэ гэдээ ээжинд олноор асуудаг байхгүй. Тэгэхээр нөгөө хөвгүүд нь өвөнд нь орохгүй байх гэсэн үг. Чи тэгээч ингээч гэхлээр өөрийн анзааралгүй хэлэхлээр тэр нь олон дахин тавтагдчихсан юм шиг санагдаад нөгөөдөл нь одоо эсэргүүцэж юм уу? Талаас нь том толгоолоо. Нөгөө харилцаж ханддаггүй байсан орон зайд гинт хандлагууд гарч ирснээс улбаатайгаар юу вэ энэ одоо гэдэг сэтгэл зүй буцалж байна. За. Толгойгоо мэдээд тэр хөвгүүн чинь тийм өөрийгөө авч явж ийснэ гинт өндөр хяналтанд ороод ирэх хэрэг чинь. Тэгэл нөгөө
Facebook энэ одоо тэ болмол гэх. Тий. Утсаа одоо бол гэрээ тэр хүүхдэд үүрэг байгаагүй. Тэр үүрэг гэдэг зүйлийг анханаас нь ойлгуулж хэрэгжүүлж байгаагүй бөгөөд гинт одоо үүрэгдээд унахаар дарангуйлын ертөнцид орцсон санагдаж байгаа. Тийм үү. Тэгэхээр хүүхдүүд гэхдээ үүрэгтэй байх хэрэгтэй гэж үү? Мэдээж үүрэгтэй байх юм. Хэдэн настайгаас эхэлж? Төрсөн цагаасаа. Төрсөн цагаасаа тэр чи гэр бүлийн нэгж бөгөөд үүрэгтэй байдтэй. Ямар үүрэг гин гэж орилол уйлал хоол идэл тэгэл гэр зав оруулах яг үү. Тэр орилож уйлж байгаа цагаас чинь сурган хүмүүжүүлэх цаг эхэлдэг байдтэй. Тийм үү. Ики уйлаарай гэж яагаад хэлдэг байдтэй. Тэр чинь сурган хүмүүжүүлэх юм уу? Бид нар ч аргадаж байна гэж боддог шүү дээ. За яасан бэ? Яг тэр аргаддаг та нар зөвхөн уйлж байгаа үед нь л хэргэлчээд түүнээс цааш мартдаг. Мөн насан туршид аргадуулдаг. За тэгвэл одоо энэ хүүхдтэй хүмүүжлийн асуудал гарч ирэх юм байна л да. Яаж одоо тэр хүүхдүүдийн чинь аргыг нь олж нэг гэртээ байх юу хийх үүрэг хүүхдийн үүрэг гэдгээр одоо юу хийх болж байна? Энийг төсөөлж чадахгүй байгаа чинь л чи хүүхдээ өөртөө наагаагүй чинь илрэл гарч байгаа юм да. Тэр чинь одоо газар нэг эцэг хүүчид аяга агаач хогоо зөөлж гэл ингээл гэж тэрнийг нэг хайхтар том ажил гэж боддог байна шүү дээ. Хүүхдүүд хийдгэл ажил гэж бодоод байна. Яагаад вэ гэсэн. Тэр ямар үүрэгтэй байх хэвээр. Яаж сурах хэвээр тэр хүмүүсээ хүүхдүүдээ. Охин бол яах юм? Хүү яах юм? За хэдээс хэдэн наснд нь ямар одоо хэлбэрээр арга хэмжээ авах. Яадахаа гэрийн эзэгтэй чи ил хийн шүү дээ. Тийм үү. Тэр үүргүүдийг аав ийм үүрэгтэй, ээж ийм үүрэгтэй, үр хүүхэд ийм үүрэгтэй гэдгийг чи ил хийн шүү дээ. Тэг үгэнд орохгүй бол яах вэ? Тэгэд ийм олон асуудлууд гарч ирж байна гэдэг юм. Үгэнд орохгүй бол яах вэ гэж үгэнд ямар орд юм уу? Үгийг ухамсарлаж ойлгодог болохос үгэн дотор ороо зогсоод байд юм уу? Үгэнд орохгүй байх гэж олон захиарсан байна. 3 4 хүнээс одоо хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ хамт байхлаар. Ялангуяа одоо хөвгүүд тэднийг яаж хүмүүжүүлэх вэ? Би бол одоо охтог яаж хүмүүжүүлэх гэж асуумаар ингэж утсан чинь юу гад байна. Хөвгүүд л гэж асуудаг байна да. За тэгээд энэ танихгүй хүмүүсээ чи тэгээ яаж хүмүүжүүлэх чам? Танихгүй хүнээ чи л өөрөө төрүүлж чи өдөгийн байдалд хүргэсэн шүү дээ. Алдаагаа тэгээд олж харж байгаа юм уу чи? Тийм би яасан. Гинт гинт миний үгэнд орхоо байлчлаа гэдэг. Анхнаасаа чи үг хэлж байгаагүй учраас үгэнд чинь орж зогсохгүй шүү дээ. За энэ дээр яг энэ хүүхдүүдтэй холбоотой асуудал гарч ирж байна. 8 настай охин ийм юу ч нэг гар утсаа алгуулгач юм аа. Тэгээд охин маань яаж юмаа хямгддаг зэгцтэй бол сурах вэ гэж асуусан байна. Тэгээд за ийм олон асуудлыг олон жил ойлгоогүй байжээ. Хямарчихлаа гэж байна. Одоо ингээд хямраад байна шүү дээ бүгдээр бид нар чинь. Тэгэхээр энэ одоо цэвүүн цагийн нөхцөл байдал танаа гэр голомт хийж сорид хийж байна. Та нарыг бие биенийг хэр таньдаг мэддэг, хэр бие биенийхээ сэтгэл үйл ажиллагаанд хамтран оролцож байсан бэ гэдгийг чинь одоо сорид хийж байна. Энийг даван туулахад та нар өөрөөсөө засах алдаа, өрөөл төмөнтэйгээ нэгдэх орон зайг үүсгэнэ. Охин уу. Одоо гал голомтын дүрмээ шинчээлээд нэгж гишүүн болгоны үүрэг зорилтуудыг тодорхойлоод тийм хүсэл мөрөөдлөө нэгдээд бие биенийгээ сонсгоос ахуулаад эхлэн дээ. Ахамжтай юу. Эхлээд ямар тач сайн байцгаана манай гэр бүлийнхээ ангих хэрэгтэй. За өглөөсөө өглөө нэмэндээ гэлээ. Тийм үү. За ээжийн зүгээс та бүхэнд ийм юм хийж өгөх боломжтой. Ийм юм хийж өгөх боломжгүй учраас гэрийн гишүүд энэ дээр тийм үү үүргээ хуваарлаж авна нөө гэдэг та. За тэн дээр бичих юм байна тийм ээ. За тэгэхээр одоо ингээд тийм үү эхний үйлчилгээ гэрийн эзэгтэй л голчлон хийдэг шүү дээ. За энэ дээр эрчүүч гэсэн бас оосуудаж болно. Тийм үү. За гэрийн эзэн би ийм одоо энэ хугацаанд өвөрмөц хугацаанд юм хийнэ. Энэ нэг хийж чадахгүй мэдэхгүй бөгөөд хийвэл бүтэлгүүддэг учраас болчмоггүй. Тэгэхээр эднэрийг хуваарилж авна уу гэх хэрэгтэй.
Жишг нь би. Тийм үү? Яг ингэж тахлын үед хорионд орж исэн. Тийм үү? Тийм. Тэгэхээр бид нар чи одоо онцгой нөхцөл байдал гэхээр бүгдөө 20-нд орж ийн гэсэн үг шүү дээ. 20-нд орж За 3 сарын 2-нд хүртэл ерөнхийдөө бүх юм хориотой байгаа. Тэгэхээр 3 сарын 2-нд хүртэл бид нар ятгатаа эхнийхээ ээлжийн үүрэг дүрмүүдээ гаргах юм. Яг тийм ээ. За тэгээд ингэсэн. Эхний одоо өдөр чинь нөгөө алжаал тайлагдаал унтах эдхийг хийгээд сайхан байваа. Гэтэл би ямараад нөгөө алжаал тайлагдаад ирсэн чинь уцаар хөдөлж игсэн. Ягаад гэвэл миний хоногийн нартын хугацаанд дандаа гадаа өөр төмөнтэй шөнөөл нэг халуун бүлийн хоол идээд хүнжил дотор орох үүрэгтэй эцэг явж исэн байгаа. За гэж ягаад гинт 20-онд орсон чинь маш олон танихгүй хүн байсан тэр гэр дотор. За Үрэн минь гэж бодож исэн хүмүүсийн тэр авир аашны аим шигтэй. Хань минь гэж бодож исэн хүмүүсийн хараа хяналт ямар өндөр гэд нэг өөр нэг вант улсад амьдраад байгаа юм шиг. Төвөгтэй болсон. Тэр төвөг яагаад надад мэдэгддэггүй байсан бэ гэхээр би дандаа нэг хяналтын орон зайд бусадтай уулзаа яваад байсан байгаа. Тэгээ ээж хүүхдүүд бол ингээд аягүй сайн ингээд уучраа болоод яваад байгаа юм л да. Би л тэнд чинь гадны хүн шиг байд сууж чадхаа байгаа. Өөр цогон дээр суудсан юм шиг бүх салаад байгаа юм чинь. За тэгээд маш удаан хоригдох болчоод байдаг. Тэгээд өдөр ирэх тусам хэрүүл нэмэгдээд чи нэг хийчээ тэгээд над руу хандах нэг тийм загнал хийлийн өгөөд олшроод унахаар. Хүй эн чинь миний хайрлаж явсан бүсгүй юм уу? Эсвэл аль газрын орон зайнаас гарч ирээс шаламсав гэж бодоод. Нөө сэтгэлийн ариун нандин охин минь унтарчих гад хэцүү болвоо. Тэгээ бодол хийлээ. За байж агаарэ. Өөртөө аав ээжээ сургаж яхад яалаа да. Тийм үү. Энэ одоо үйл явдал над ганц удаа тохиолдож байна. За сургаалд сахилга нь юу байдаг вэ гээд тунгааж байтал. Оноо хонхотны эцэг миний одоо эрдэм мэдээллийг одоо зааж өгсөн хүмүүс. Тийм үү. 20-нд орох юм бол дөрмөө ихлэ тодорхойсон чинь дээр шүү гэдэг үг. Зураагаа л ороод ирдэг юм байна. За тэгэл гэсэн тоодгүй. Тэр аав хоолоо засчил байгаа юм байх гэдэг юм байна. Хүй би ийм нэр төрөгүй илүү гэд баахан гутарав. Ойлгоно уу? Тэгэхээр гэсэн яах гээд байгаа юм гэж байна. Тэгээ цай уу тэнд байгаа очиод авчихал гэж байна. Хүй би цай уух гэсэн юм уу? Яагаад миний өмнөөс шийдвэр гаргаад байгаа юм бэ гэд өөр хөтөлж эхэлдэг юм байгаа байдтэй. Чи наана байж хүй байхгүйгээ би заалгах болж гин үү гэдэг. Бүр нэг тэрсэж хэрэлдмээр санагдаад. Гэтэ нэг нөгөө гэргийгээс гим олж харахгүй байгаа учраас хэрэлдэх нүхээ олдоггүй. Нэг хэрэлтчүүл нэг тэнд нэг түр хугацаанд эзэн хаан болж гоод байдаг. Тийм байдтай. Айш хүүхдүүд чинь ааваасаа. Гэтэл бүгд намайг чинь тийм үү. Дорд үзээд нэг цай уудаг байж идэг амтан болгочхоор чинь маш төвөгтэй. За тэгээд хоймортон гарч байгаа. Өнөө бүгдийг нь анхаарлыг нь татж байгаа. За бүгдээрээ намайг анхаар. Үгүй бил буюу явлаа шүү. Явхаараас үрдүүлдэг нь эцэг их юм чинь яалтаач хэлээ. Тэгсэн чинь яа чад байгаа ингээл бүгд харж байна. Өгөлдөг нь өглөөд л чимэгдэх нь чимэхэд л. За ингэхгүй та нар. Энэ гэрээ чин олоохыг овоолохыг би хийсэн. Ингэж намайг дорд үзэхгүй гэсэн чи яаж дорд үзсэн гэдэг. Доош нь хийх нүхэн олж ядаад байгаа. Намайг нэг шургуулчих нүхэл хайгаад байгаа юм даа гинэ. Толгой дайр гарсан юмсч бол доо гэд гомдоод. За би тийм та нарын идэх уух бүхнийг одоо чуулуулж гоё ганган харагдахыг бүхнийг сэтгэлчилж өгдөг хүртэл ирчээд нэг энэ гэрт чинь байхыг хийдэг хүн баймааргүй байна гэд. Ууралсан чад. Ховоо намайгаан ойлгоод бүгд дуугаан хурааж байна. Охно. За бид одоо онцгой нөхцөл байдалд байна. Хэн хэнийг ойлгож хэн хинээ таних хэрэгцээ байна.
амьдрал иглээрэн үргэлжилсэнгүй. Тийм үү? Энэ орон зайд бид нэр бие биенийг нь таних, мэдэж, аав ямар хүмүүс, ээж нь ямар хүмүүс, үр хүүхэд нь ямар хүмүүс гэдгийг ойлгон мэдэж, амьдралдаа шин дэвшээлийг авчаарья. Гэхэд гой аав хувцас авч өгөх гэдэг тэн дээр чинь огтуд. Дэвшил гэхээр л хувцс юм байлгүй бодвол. Тэгээ нөгөө гэрийн эзэгтэй дэвшилгэнгүүд нөгөө хутах сэрийгээ шинжлэх тухай бодоод л угаасаа нүдэн дээр нь мэдэгдэж байгаа юм л да. Намайг цөлмөн дээрэмдэх гэж байгаа явуулгана. За тэгээд энэ 20 оны хугацаанд буй тийм үү. За гарч орохын асуудал тийм үү. Төлш оруулж өгье. Төлшийг хагаалж өгье. Тийм үү. За бузар муухай гаргаж шатааж өгье. Тийм үү. За өөр чинь засаж сэлбэхээр зүйл байвал засъя. Өөр бусад үйлэнд нэг оролцож чадамгүй юм байна. Мэдэмгүй юм байна. Чармааж байгаад нэг 7 гарагт нэг удаа хоол бариж болно. За ийм хөтөлбөртэй байна гэд хэлв. За одоо ижи хэлэхэд ээжээ аваа эцгийг ойлгосон юм байлгүй. Ээжийн яг хувьтай байдгаараа байна гэн. Би чамайг байдгаараа байж болохгүй гэхээр. За ээжийн өөрийгөө танилцуулъя гинэ. Ээжээ бол энийгээрээ чинь заслан тавхинуулж байранд нь байж эмхэл зэгцэлж арчиж торддог хөө. Тэрийгэ үргэлжлүүлнэ. Гэхдээ одоо өөрийнх нь үдээ хүрсэн насанд хүрсэн хүүхдүүдэд нэмэж үүрэг өгнөө. Хэдий болтол би та нарын гар хүлийн өдөрч харагдах юм. Надад хийж үзье гэсэн нэг сайхан малгай байна. Би тэндээ цаг зав зарцуулмаар байгаа учраас. За том охин тэрийг хийчихээрээ, дараагийн охин тэрийг хийчихээрээ. Хөвөд тэр эмэгтэй хүний зэгцлэг айхтар байдаг. Гэт бүгдэнд нь өөрийнхөө ачааллыг хуваарлаад. За би та нарт ингээд хоол хийж өгнө. Хоолны дараа аягаан угаад. Бусд нь хүүхдүүдийн ажил гэдэг. За тэгэл ингээд нэгээр тэгвэл би энийг хийн тэт хөтөр би идэх хөтөр гэдэг. Багчууд нь бол тийм юм буулгахгүй байх үүрэг хүлээж байгаа юм л да. Хэрвээ ямар нэгэн ямиг байрнаас нь хөдлөх юм бол буцаагаад байранд нь тавих үүрэгтэй болж байгаа. Ухна. Тэгэд бүр үг ойлгоогүйгээр жаахан дөнгөөрүүд нь тийм үү тэр байршуулах ажиалыг хянах юмыг хөдлөх юм бол буцаагаад тавиад асгачих юм бол арчих гихчлэн жижиг үүргүүдээр хаваарлагдав. За энэ чинь нэг ихэндээ хэвээ олоохгүй. Нөгөө хэлсэндээ мартана гэдэг чинь явна. За заавал тийм хамтдаа хоол идэх ширээн тойрож байгаад. Энэ хугацаанд ямар нэгэн өөр үйлдэл хийхгүй. Тэр ковгууд тийм үү шагаа наадгаа тоглож сум ирдэхгүй. Тэгэхгүй н хоолоо авчаад сумаа ирлээ зогсож чинь танахаар бол фейсбુકт нэ гэсэн үг. Ухамжтай юу. Тэгэхээр идэж уухынхаа талбайд бүгд хамтдаа байна. Хамтдаа байхгүй тэр хүнд хоол байхгүй. Уйхгүй идүүхийг. Гэ дөрмөлөхөд нэг 2 хоног манай дунд хоолноос хасагдав. Тэгээ өлсөөд байна гэхээр нь хоол гаргаж өгөхгүй гин. Хийлгэхгүй. Яагаад? Энд чинь хүнсээ гомнох цаг хугацаа. Бид нэр хэр удаан энэ тахлын цаг үргэлжлэхийг мэдэхгүй. Тэгээ хүн болгоны дураар юм хийгээд байна гэж байхгүй. Нэгдсэн журмаар амьдрахад суралцнаа гэдэг. Инхээр 3 дахь хоног дээр хүссэн хүсээгүй нэ дуртай доороогүй. Бөөн хэрүүл урал болж байгаад тойроод суугаад идэж эхэлвэ. За. Тэгээд биенийхээ царайг харахаар нэг нүдэнд дасаж ирнэ гэ. Сэтгэлд дасаж ирнэ. За өхний гарыг 2 дахь гарыг 3 дахь гарыг дахиад 5 гарыг өнгөрөхөд хоол ундны тэр хөгжөөнтэй хөөртэй бие шоолсон инээсэн ханаасан дотн уур амьсгал чинь буцаа сэргээд ирв. Ухамжтай юу. За тэгээд нөгөө биедээ хэлэхгүй үгэн бодол хийлээд тийм үү. Хин ямар байр суурьтай ямар тусын орон зайтай байдаг нь тодорхой болоод ирвэ.
За нөгөө хүүхдүүд чинь түрүүн байдаг зүйл байлгаж байсан эцэгтэй тийм үү. Аваа бо ингэх гэсэн ийм надад тохиосон яасан дээр үү энтер гэд яриа хөөрэ гараад ир. Өөрийнхөө хувийн амьдралд огт оруулдаггүй байсан хүүхдүүд чинь хувийн амьдралд оруулаад ирэхээр энэ эцэг хүний сэтгэл хөөрдөг байхгүй. Хүнээс магтаал авахаас ч илүү хөөрнө. Яагаад гэвэл үнэлж байна шүү дээ. Эцгээсээ тусламж, амьдралын түүх сурч байна. Энэ шиг сайхан мэдрэмж юу байх вэ? Тэгээ хүүхдүүд тэгээд ааваа ингэсэн яах вэ? Ааваа энийг хийх гэсэн яах вэ гэхээр чи маш сайхан. Өмнө нь ажаалын голомоос тэр тусыг хүргэж чаддаггүй байсан. Гэтэл бурхан гаргал сайхан унтаа цэргээд ирэхэд эцэг онд чинь үр хүүхэдтэй заахын хүсэл байдаг. Тэр эцгээсээ асууж болно гэдэг ойлголт хүүхдүүдэд байдаг. Ээжээсээ асууна гэхээр ойлголт нь байдаг. Тэр маань өөрөө сэтгэл энэгшээд ирэхээр гараад ирж байгаа юм л да. Ухамжтай юм. За тэгэл ингэдгээ шүү, тэгдгээ шүү гэд ирэхээр эцгээсээ үг сурсан хүүхд чинь багтал гэдэг зүйлийг авна. Ямар хөөрхөн гэж бодно. Ааваараа багтаал. Манай аав ингэж хэлсэн, ингэж хийдэг ингээл бийтэй. Үлгэрлээ. Ахыхаа үгийг сонсдог болол ингээ гэр бүлж байна. Нягтраад ирж байгаа юм да. Тэгэд их сайхан болцсон байтал нөгөө юу ч тахал чинь харилаад чөлөөнд гарсан чинь хитэн биенээсээ салж чадхаа байчихсан. Тэгэхээр та нарын чинь ямар тахал гараад та нар хавьянд орсон байсан бэ? Усны тахал байсан юм аа. Усны. За. Тэг ямар арга хэмжээ авч ирсэн бэ? Одоо хоолны хордлого шиг тийм үү? Маш их орж чадсагаа алдаад. Гараас гар, амнаас амаа, уснаас усанд халддаг. Тэгэхээр нөгөө өтөг ялгадсыг нэг газар журмалахгүй бол түүнээсээ халдвар гараад байдаг. Тийм тахал гарч яснаас болж хөл хорионд өртөж байсан. Маш олон хүн одоо биеийн бүх шингэн алдаснаас болж нөхцсөн. Хэцүү тахалыг таван туулж байсан. Тэнийг одоо манайхаар бол улсаас одоо яаж ямар арга хэмжээ авдаг гэдэг шиг юм хийсэн үү? Та нар өөрсдөө л отгийнхоо хэмжээнд тэр юм бэ? Улсаас бид нэрээ чи нөгөө тахлын бүсийн ардууд гээд хориглоо хийчихэж байгаа юм чинь. За. Гэхдээ бидэнд болохоор нөгөө тэнд чинь бас хүн гэлтгүй мал адгуус хүртэл хордож байгаа юм л да. Тэгэхээр бид нэр бол нөгөө дотор байгаа ардууд бол нөгөө тодорхой өнжүүлэлтэйгээр нөгөө өвчгсөн хүмүүс, орцчихсан хүмүүсийг хянаад одоо бүгдээрээ ингээд толгоогоо цагаанаар бооцоо. Амаан ингээд боочих. Бүгдээрээ гартан цагаан биелий. Юм 2-3 та биелий хийх. Ингээд бие биенийхээ ордог байхгүй юу? За. Тэгэхээр ингээд бүр гэр бүлээр өвчгсөн, ногоорчихсон ч байна. Ямар амир. Тэгэхээр яг аваад шатах уу? Тэгэхээр орж шалгаад амьд хүн үлдээгүй байх юм бол шатах. Тэр ч амир юм бэ те. Тэгээ яаж тэр усны хордлогыг цэвэрлэх вэ? Цаанаас одоо хүмүүс ирж тэнд нь дотроос өөрсдөө цэвэрлсэн үү? Мэргэжилтийн ирж тэнд цэвэрлэдэг үү? За яг хөө дэмчнэр бол ингээд судлаад яваал байна. Гэхдээ иргэн бүргэний үүрэг нь их ухамжтай нөгөө сахилга хамгаалал болоод бие биендээ халамж үүсгэх нь өндөр байдаг юм. Ухамжтай юу? Одоо энэ борогшуу айлууд байдаг шүү дээ. Тийм үү? Өдрийн хоолон яа хийж яадаг. Эсвэл дан өндөр настангууд байдаг. Айлууд байна да. Бид нар маань өөрөө чөгдөр аяг будаад өгөхөд өнөөдөр хүчгсэн байдаг. Их хэцүү. Нөгөө хүн амьтнаас ичээд зовоорын хийлэхгүй. За. Эмч домчод бас зовоороо хийлэх. Яаж ингэж зүдэрч амьдарч байхаар хідэн хүүхэдтэй зовлон болохгүй нөхчий гээд бараг амин хорлох дайны юм асуудал гаргадаг. Эсвэл нөгөө жоохон атаа хонжоонтой айл өрхөөд байдаг шүү дээ. Эв эвдэрч гисэн. Тэд нар чинь албаар бие биелүүг ингээд баасцсан. Чиний хүүхэд өгөх, миний хүүхэд өгөх гэдэг. Тийм үү? Хэрүүл тэмцэл бол муухай юм. Тэгэхээр тэр асуудлыг чинь цэгцлэхийн тулд дотоод ивэ сайжруулах хэрэгтэй болно. Ойлгоно уу? Тэгэхээр тахлын үед хүний авир бол ёс бус юм болдгоо. Өшөө авалтууд гарч ирдэг.
Өшөө олтод гарч ирнэ гэж юу? За. Одоо өвдчихсэн хүмүүс тийм үү? Би өвхөж байхад чамаг дээр болгож өгөх нэг хичээлээ. Авир аашнууд гарч ирнэ. Би сая нэг фэйсбүүкээр хадж хаад бас тэгчихсэн. Нэг өвчтөе хүмүүс ирээд эмнэлгийн газар исэн чинь юм тариа юм байхгүй гэсэн чинь маск аваад тэдэрлөө ингэж албаар ханиагаад тэгээд ингээ авирлаж байгаа. Тэр хасчихсан. Тэр шиг юм гарна. Тэр шиг юм маш ихээр гардаг юм байна. За. Тийм учраас биедээ маш сайн тусалж тийм үү. Өдрийнхэн идэх одноос ч гэсэн хуваалцахгүй бол чи цатаж байхад би үлсэх олботой мó гэд. Адил зовъё гэсэн уриалгаар биендээ маш их төвөг боддог. Тийм учраас одоо айл гэрээ ноён болсон би. Зүгээр нэг тийм үү. Өрх хотлон бөмбөлгөөд байхаас гадна бусдын сайн сайхны төлөө үйлдэл хийхгүй болохоо байдаг. За. Ухамжтай юу. За ямагтаач одоо нөгөө хөдөн айл хөршийн нөгөө уулздаг өвөгчүүд манай үеийн одоо ирчүүд байна шүү дээ. Тийм. За тэд нартай дуулаад за бүгдээрээ яг 3 хоногийн дараа бүх одоо айл өрхөөр орж цэвэрлэгээ хий. Энэ нь ариутгал хийнэ гэсэн үг. Бид нар бол их хэмжээгээр шарилж тардаг. Жил болгоо. Шарилжнаас зүү гаргаж авдаг. За. Шарилжийг дараад юм өтг нь одоо юм хар цуу шиг юм гаргаж ирнэ. Хүнсний биш. Тэр бол ариутгал юм байдсан. Яаж дардаг гэж хаана дарах вэ? Нөх малтаж байгаад хідэн азцаг дотор нь зумлуу азцаг тавьж яагаад шарилж давслаад хийж өгдөг. За. Ухна. За. Тэгэхээр азцгаан дээр юм шингэн хурдаг байхгүй. Шарилжны шүүс. Тэгэхээр тэр азцгаа дэш нь харуулт явах юм тийм үү? Айрагны хөхөр шиг зүйл. Айрагны хөхөр шиг зүйл. Битүү юм уу? Битүү сав. Азцгаа. Өөрөөр хэлбэл Украин арьсыг тийм үү? Битүү чигээр нь өвчиж аваад сав хийчихнэ. За. Тэгэхээр тэн дотроо давстаа шарилж хийчихнэ. За. Тэгэхээр ингээд нөгөө шарилж чинь буугаад ингээд хүрэн юм шингэн үүсдэг. Тэр шингэнээр нь ариутгал одоо тахлын эсрэг цэвэрлэгээ нэгөөдөөс гаргаж явна. Хэрвээ тэрийг одоо бэлдэж амжаагүй одоо урин цаг болоод магадгүй шарилжгүй газар байх юм бол шоргоолчны үүр чанаж ариутгал хийнэ. Шоргоолчны үүрээ. Тий. За. Ойлгоно. Шоргоолчны үүрийг чанаад тэгээ тэр үгээр ариутгал хийнэ. Тэгэхээр ямар гизний тахлын үед л тэр үнийг хэрэгэлдэг юм уу? Бүх төрлийн тахлын өвч. Бүх төрлийн тахлын үед. Ойлгоно. За ойлголоо. Тэгэд ардууд нь өөрсдөө тэрнийг мэддэг байсан учраас өөрсдөө хийчих. Нэг өдөр одоо юу гэх юм. За 2 хоногийн дараа бүх хэрчүүд чуулаж байгаад тийм үү. Одоо цэвэрлэнэ гэдэг. Тэгэл ариутгаал өвчтөе хүн байна уугүй юу гэл нэг талаас нь самнаал шалгаал. Тэгээд өвчтөе хүн байх юм бол хар гэр гэж би. Хар гэрлүүгээ сайхан авч яваад. Тэн дээр нөгөө бөө юм уу домч нар байна. За. Бүгднгийн чуулаа тэд нар дээр аваачаад өгч. За. За гэрт нь нөгөө шинж тэмдэггүй тахалгүй хүмүүс байх юм бол ингээд сайхан ариутгаад. Тэгээд жаахан хоол ундаасаа хуваалцаад. Хоол унд нь байна уу? Мал асчиг нь хайна уу? Шуурганд уруудаас нь тийм үү? Ойр уу гарчихсан уу гэдээ асуугаад. Тэгэл шоргоолжны үрээр гэрийнх нь бүх юм ийг надад цэвэрлээ. За. Ухамжтай юу? Ухамжтай. Тэгэхээр өнөө цаг үед чинь бас юугаа фэйсбүүкээр ингээ харж байхад хөөрхөд тэр эмчнэр сувлагч нар бүр ингээ маскныхаа орог гартал ингээ өдөр шөнөгүй ажиллаад ядаргаанд ороод бүр хэцүү байна л да. Тэгээ тэд нар чинь одоо бас өөрсдийнх нь одоо хүчил төрөгчгүй тийм газар чинь гэж удаан хугацаагаар ажиллах өөрсдөө бас биеийн тархлаа уншдаг юм тий. Тэгэхээр чин заавал одоо эмч тэр сувлагч асрагч эргэж ингэж орилоод байлгүйгээр өөрсдөө бас гэр гэртээ бүлээрээ хоорондоо ингэж цэвэрлж болох нь шүү дээ тийм ээ. Гац бүлээр цэвэрлэгээ хийхэд хэцүү байдаг. Тийм учраас ирчүүд нь нийлээд тийм үү. 3 хоногийн тахлын үед бол дархлаагаа эхлэж сайжруулах хэрэгтэй. Тэхийн тулд угаасан ажил хийж гисэн ядарч ирж байна. 3 хоног бол сайн идээд унтчихад бол дархлаа сэргэж. За ингээд сэргэгчсэн бол тэр байгаа тахал гарсан газар цэвэрлдэг. Сайхан айл болгондон ороод цэвэрлэл. За би туслыг ингүүт нэмэгдээл ингээл нэг галаасаа яваад байна. Тэгээд нэг мэтгэд 100 гуулаа болчихсон явж байна. Тэгээд ядарснууд нь үлдээл. За би хайрлаа шүү гэхэд дараагийн айл цэвэрлээд өгөхөд тэндээс хүн нэмэгдээл ингээл бусадтай туслаад яваад байдаг.
За. Ухамжтай юу. За тэгээд тэн дээр чинь бас нэг одоо зөвлөгөө өгөөд хөөхөө домч нар чинь их сэтгэлээрээ шүү дээ. За ингээрээ энэ хүний судаасны хөвжилтэй юм байх шүү, суур өвчтэй юм байх шүү, ингээ шүү, тэгэж шүү гэд. Тэгэхээр нөгөө им сан нөгөө дарсан ургамал юу вэ, тийм үү? Тэр мөрнөөсөө хуваалцаал тэгэл. За ингээрээ гэл. Тэгээрээ гэл. Зөвлөөл ингээл самнаад явдаг байхгүй юу? Мянгаад өрх самна шүү дээ. За. Ойлгоно. Тэгээд ингээ явж байхад чи нөгөө бүлээрээ үхчихсэн. Байх нь амар. Ингээл амар байна уу гэж ороод ирэхэд чинь ингээл пүн гэл хүүр өнөртөө шүү дээ. Ястаа хийцэн. Тэн чи нөгөө хамаатан саднанд байсан нөхдүүд бол бүр уйлал явчихна. Эртхэн хэлэхгүй яавдан гинэ тэр юм болол. За тийм байна тэгвэл. Тэр өөртөө ариутлан бодис гэдэг чинь бас сонирхолтой юм байна. Шарилжаар хийдэг юм байна. Шургуулж нүгрийг бас. Тий, ичтгэлсэн үед бол шургуулж нүгэр чанаад ариутгал юм бодис хий. Ямар ч үед чи бодод айлыг буулгаад бүх өнөө өнийг нь цэвэрлж буцаага бариад өгч нэ гэж бодлоо. Бүр тэгтэл нөө. Тэгж цэвэрлдэг. Ойлгоно. За. Тэгээ бүх юм хийгэн. Эхлээд нөгөө хоёр утаанаараа гаргана. Тийм үү? Аргал хомоол овоолж байгаа дутаагаар ариулдаг. Тийм биз? Тэгэн. Тэгэл дараад нь нөгөөдгөө чи дотор гатна нөгөө шоргоолж нүгрээр арчаал. Тийм үү? За тэгээ хувц хунар байгаа шүү дээ. Тэр мэрийг сайхан гөвж өгөөл. Тэгэл ингээ буцаагаал барайл бүгдийг нь янзлаад өгнө шүү дээ. 20 гар орлогоос ч ингээ маш хурдан. Ерөөсө 4хэн цагийн дотор нэг айлыг цэвэрлж өгдөг байхгүй. За. Тэгэхээр тэр ич бас ингээ хэрэгжилжсэн болохоор сонирхолтой юм байна. Тэгээд нөгөө настай өндөр одоо нөгөө бие барагтай байгаа хүмүүсийг бол хар гэрлүү аваачиж өгөхийн өмнө усанд оруулж байна. За. Ингээд юу яаж байгаа тулган чулуу яаж байгаа том хоовонгоор ус буслаж байгаа даа ингээд тэн дотор нэг жаахан шаргалж нөгөө юм уу юу халир чанж яагаад нэг ургамал байдгийг тэрүүгээр сайхан ингээд угаагаад өгöd халираар эсвэл бургас чанаж яагаад тэгээд ингээд навчаар нь сайхан биеийг нь үрж сайхан угааж өгөөл тэгэл хөсгөнд хийгээл аваа явна да нөгөө өвчтөе хүний чинь. За. Тэгээ юу бөөнөр маань хамт явна. Хэрвээ айл өрх одоо голомтойроо сүрч гисэн. Эсвэл голомтой нийлэнх нь өвчтөй байх юм бол одоо шатаалга хийнэ. Тэгээ хойд явдалыг юм хийгээд жам ясанд нийцүүлчихэд тэгээ шатааж өгнө. За. Тэр энэ бол одоо нийтийн хэмжээнд арга хэмжээ авч ирсэн байна. Гэр дотроо болохоор бүгдөө их үүргээ гаргачаад тэгээд халуун бүлээн дулаан уур амьсгалтай байх хэрэгтэй. Дулаан уур амьсгалтай байна. Өөрөөр хэлбэл нэг өдөртөө нэг 4-5 цаг тийм үү. Чивэрлэгэнд ярина бол явна. Зан ирчүүд нь явна. Ухамжтай юу. Хэрвээ ингэж биедээ сайн сэтгэл гаргахгүй бол хүний өсөлгөө ихээр гарч аюул их болно. Тэр чинь их сони юм байна бурлаа. Одоо өсөлт гарна гэдэг чинь тий. Тэр юунаас болоод тэгж байгаа? Гутарсан сэтгэлээс гардаг юм аа. Тийм үү? Яагаад ийм амьдрал алаг юм бэ? Яагаад надад тусыг үзүүлэмгүй вэ гэсэн гутрах сэтгэлээс өслөл гарч ирдэг юм. Тийм учраас ийм гутарж орсон хүн инээж байгаа хүн л хүртэл халдаж би ингэж хөгж чад чи инээж байгаа ёстой юм уу гэд одоо нөгөө халдвараа түгээдэг. Тэр муухай юм тий. Гэтэ гардаг юм байна тийм үү? Гарна. За. Тэрнээс сэргийлэхийн тулд бүх хүн тийм үү? Эрүүл сайхан амьдрахын тулд биенийхээ төлөө байхаас өөр аргагүй. За тийм байна. Үгүй бол халдвар гарнаа. Ухамжтай. Ухамжтай. Жаажаалаамс. За тэгэд нэг 5 цаг гээд дахиад лайв яваад л да. Сонирхолтой яриа явж өгдөө. Өшөө асуултуудаа тэгээ манайхан биччихээрээ. Асуух асуултуудаа.